1 2 За яриа сонсогч байна уу? За энэ сонсогч байгаа хөө. Гайгүй бах. Тэ. Энэ дэр дарах. За та сууч. За та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгая. За бодисодын явдалд орох вэ? Номоо үргэлжлүүлээд явъя. Тэгээ ном эхлэхийн тухайд өмнө одоо бурхан ном хуур 3-т аврал одуулаад тэгээ сэтэл засахын тухайд бодистгэлийн үүднээс одоо ном сонсох юм бол тэр бол одоо ирээдүйд төгсгий гэрсэн бурхан болох гэгээрэлд явах одоо тийм буйныг хураадаг. Тэгэхээр аврал одуулаад бодистгэл үүсгэж байгаа 4 шат номыг уншия. Хамгийн эмтний зүсийн тулд бурхан болъё. Тэхийн тухайд би одоо энэ бурханы дээдийн номыг сонсё гэсэн тийм сэтлэр. Сэнжэн чөдөн цогжиж хөнөмла жинчөөрдөө дэгнэж авсууч янда гижэн сожэвэцэн долоо бэнчэр сэнжэн дооршо сэнжэн чөдөн цогжиж хөнөмла жинчөөрдөө дэгнэж авсууч 다기전 서주에 천남제 놀러 벤처를 선전 노버쇼 선전 저동 적주 저놈 전초월도 대니 접수 다기전 서주에 천남제 놀러 벤처를 선전 노버쇼 선전 저동 적주 저놈 전초월도 대니 접수 다기전 서주에 천남제 놀러 벤처를 선전 노버쇼 За бодистгэл одоо дуршил төрүүлэхийн тухайд тэгэхээр тус эрдэм явж байгаа. Тус эрдмийн олон талаас бодоод байвал дуршил тэгээ хичээл зүтгэл үүснэ гэдэг гарсан. Тэгээ өмнөх тус эрдэн дээр одоо үлгэрлсэн байдлаар бас тус эрдэм явсан да тий. Бусад буян бол одоо гадил модны мод адилгээд тэгээ өрөөгөө л дуусчдаг. Харин бодистгэл бол тийм биш. Найл зүр модон шиг гэдэг. Үл одоо үр гарахгүйгээр үл барам аривдах болов гэд хамаг эмтнийг бодсон хамаг эмтэн гэсэн сэтлэр одоо хийж байгаа үйл буян бол хязгааргүй их аривжиж хураана гэсэн үг. Тэгээд энэ бодистгэлийн тус эрдэм яваад тэгээ бодистгэлийн одоо хэрхэн үүсэх үү гэд. Тэгээ бодистгэл үүсэхийн тухайд одоо нүүл хилэнцээг арилгах, буйны хураах одоо энд бас үргэлжлүүлээд тийм номнууд бас гарна. Тэгээ бодистгэл төрлөө гэхэд бодистой ямар одоо явдал мөрөөр явах хэрэгтэй гэж 6 бэлэг пирамид гэдээ гарч байгаа юм дээрээс. За одоо энэ дээр бас үлгэрлсэн юм байна. Асар тистэшгүй хилэнц үйлдсэн боловч аваа хүчит баатран шүтэж их аюулаас гитлэх мэт. Алин дор шүтвээс дээр хоромхон гитлэх болох. Аль түүнээ сэрэмжтэн нүгүүд бээр хэрхижүүл шүтмөө гэд.
За одоо бид хэднийг аюултай юмд явлаа гэхэд одоо энд баатраар дүрссэн баг. Маш одоо аюултай нүгэл хилэнц хийцэн байсан. Одоо агуу хүчит баатраа шүтэж их аюулаас гитлэх мэт гэдэг ч. Одоо бид хэдийн хилэнцийн үйл 3 муу заяан дунах, энэ насны амгалан байхгүй болох маш их юм зовлонтой үйл одоо хилэнц хураацсан байсан. Тэр бүхнийг одоо аюулаас аврах одоо баатар нь юу вэ гэхээр одоо бодистгэл байна гэдэг. Одоо нэг маш хүчтэй хамгаалчаар тийм баатар байвал нэг аюулаас авраад гарнаа да тий. Яг тэр баатар шиг одоо хүчтэй сэтгэл бол энэ бодистгэл байна гэсэн. Алин дор шүтвээс бээр хоромхон гэтлэх гэ. Алин дор шүтвээс гэдэг нь одоо бодистгэлийг одоо шүтэх юм бол хоромхон гэтлэх болох гэдэг чинь. Аль түүний сэрэмжтэн нугууд бээр хэрхэж үл шүтмөө гэдэг. Тэгэхээр одоо сэрэмжтэн энэ бодистгэлийг юмны авал хорхлыг ойлгодог. Тэр зовлонгоос одоо айсан айц, тэрнээс гарах гарцыг хайж байгаа яг тийм юмыг авал хорхлыг хайж байгаа юм сэрэмжтэн хүмүүс бол энэ бодистгэлийг л шүтнэ гэж тайлбарласан. Энийг бол шүтгэхгүй байх боломжгүй гэсэн үг. За одоо 2 дахь шүлгэн дээр түүгээр энэ цагийн эцсийн гал мэт их хилэнц нугуудыг төгдрөл үгүй нэгэн эгчнэр магад түлэн үлдмүү. Түүний тус эрдэм цаглаш үгүй нугуудыг төгс оюунд итгэл найдар бэр маний бадраад намлваа гэд. Одоо түүгээр нь гэдэг энэ түүгээр гэдэг дээр бас бодистгэл орж байгаа. Цагийн эцсийн гал мэт их хилэнц нүгүүдийг гэд. Их хилэнцийг. Одоо цагийн эцсийн гал мэт гэдгийг юу гэсэн үг вэ нэ гэхээр энэ дээр багш юу гэж айлдж байсан бэ гэхээр одоо маш олон гариг дэлхий байгаа. Тэгээд тэр бүхнийг одоо махбодууд байна да усан галуу юу л галуу юу л хийднэргээ тэр махбодууд цагийн эцсийн галуу гэдэг бол одоо энэ дэлхий бид хэдийн одоо дэлхийн оршин тогтноод эцэстээ одоо гал махбодоор зүрх тийм юутай гэж үзэж байна. Тэгээ энэ дээр одоо Авдрын аймгийн номон дээр болохоор бас шинжлэх ухаантай нэг таарж байгаа зүйл байна гинэ. Одоо тэр номон дээр болохоор одоо нар 7 дахин хүчтэй одоо халах үед одоо энэ дээрээс амьд юм оршин тогтнохоор бүгд ингээд байхгүй болоод нэг хэсэг хоосон гал үүсгэн байна. Одоо шинжлэх ухаанаар бас одоо нарыг бас одоо хит дэлбэрэлт болоод халах үед энд одоо амьд оршин тогтнох байхгүй болно гэдгийг шинжлэх ухаанаар бас хэлсэн. Энийг одоо Бурхмөшөө айлцсан номон дээр бас хэлсэн байна. Тэгэхээр одоо бүр эцсийн галуу тий бүх юу ч ингээ байхгүй болох одоо эцсийн одоо цагийн эцсийн гал мэт гээд их хилэнц нүглүүдийг төгдрөл үгүй нэгийн эгчнэр магад түлэн үлдмүү гэд. Одоо бодистгэл бол цагийн эцсийн гал мэт бид хэдийн одоо нүгэл хилэнц ирээдүйд зовлон тарих гэдэг тэр нүгэл хилэнцийг маш одоо амар хэлбэрээр нэгэн агшинд одоо магад түлэн үлднэ гэдгсэн. Түүний тус эрдэм цаглаш үгүй нүгуудыг төгс оюунд итгэл найдар бэр маний бадраад номлогоо гэд ийм шүлэг гарч ирж байна. Тэгэхээр бид хэмжээшгүй их тийм зовлон бэрхшээл амсах тийм хилэнц сураацсан байсан бол тэр их хилэнц нүглийг одоо шатааж арилгах тийм хүчтэй зүйл бол бодистгэл байна гэдэг чинь.
Тэгээ бодит сэтгэлийн тус эрдэм бол цаглшгүй их. Одоо санаанд багтахааргүй гэдэг шиг маш их зүйл байна. Бодит сэтгэл төрөөдөрөх юм бол нөлөөлөл нь бас шал өөр болж ирж байгаа. Тэгээ буйныг цаглшгүй хураана. Хилэнцгийг одоо асар ихээр арилгана. Одоо ямар л амгалан жаргал хүсэж ийн тэр бүхнийг өгөх арга зам бол энэ бодит сэтгэлд байна гэсэн үг. Тэгээд өмнөх номнууд дээр гарсан шүү дээ. Ямар л амгалан жаргал хүсэж ийн, ямар л зовлон арилгахыг хүсэж ийн. Энэ бодит сэтгэлийг л тустай гэд одоо бурхтууд айлтцсан байна гэд. Тэгэхээр энэ тус эрдэмүүдийн бол байнга дахин санаж явах хэрэгтэй. За тэгвэл ийм их тустай бодит сэтгэл одоо хэрхэн ийм мөн чанар нь одоо яг юу юм бэ? Яаж төрдөг юм бэ гэхээр одоо бодит сэтгэл үүнийг төвчлэн хурааваас бодиттой хоёр зүйлд мэдэгдэх бөгөөд бодийг хүсгүй сэтгэл ба боддор орхуу сэтгэл мөн болоо гэдэг. Тэр бодит сэтгэлийг өөрийн нь болохоор одоо яг сэтгэл гэж үздэг. Одоо сэтгэлээс гарах чадамжууд гэж байгаа. Одоо чадамж нь юу юм бэ гэхээр одоо хамгийн амьтныг зовлонгоос нь салгая. Төгсгийгээр л амар амгаланд хүргэе. Тэхийн тухайд би одоо тэр бурхны эрдмийг олё гэсэн юм сэтгэл баг. Тэр ерөөхөө сэтгэл буюу орхуу бодит сэтгэл гээд хоёр зүйл байна. Ерөөхөө сэтгэл гэдэг нь бол одоо хамгийн амтны төсөнд бол би бурхан болёо гэдээ одоо яг шийдэж байгаа тийм сэтгэл баг. Орхуу нь бол одоо яг 6 билүүгээр амьдж яваад яг бодитоор одоо тэр бодит сэтгэлийг үүсгэх гэдэг тэр бодит садвын явдалд одоо суралцж байгаа. Энэ хоёр зүйл баг. Одоо жишээ нь бид хэд нэг тийшээ явъя гэд шийдэх юм бол тэр нь бол за одоо отхон дэнгэр хайрхан лоо юу гэж гэдэг юм уу тий. Тэгээ шийдэх юм бол тэр ерөөхөө сэтгэл болж байна гэсэн бодит сэтгэл. Тэгээ яг бодиттой ингээд одоо машин тэргэндээ суугаад замдаа явж явах юм бол тэр бол одоо орхуу бодит сэтгэл болж байгаа. Тэгэхээр энэ бодит сэтгэлийг төрүүлэхийн тухайд 6 билиграммэд суралцах шаардлагатай байна. Одоо энэ 6 билиграммэд тэгээд одоо энд үргэлжлүүлээд гарна. Ямар үед энэ ерөөхөө бодит сэтгэл зогсох вэ гэхээр бодитын газрын 8 дугаар газарт хүрсэн үед энэ ерөөхөө сэтгэл зогсоод дан одоо орхуу бодит сэтгэл болж ирнэ гэдэг. Одоо хамгийн амтныг жаргалтай байгаасаа гэсэн сэтгэл бол асархуу сэтгэл гэдгсэн. Энэ бол бас сэтгэлийн чадамж. Одоо зовлонгоос хагацаасаа гэдэг нь инэрхүү сэтгэл өрөвдөж байгаа. Чин сэтгэлээс нэг юм өрөвдөх сэтгэл, инэрхүү сэтгэл. Тэгээ энэ бодит сэтгэл бол одоо сэтгэл болон сэтгэлээс гарах чадамж гэж байдгийг яг үндсэн одоо сэтгэлдээ ордог зүйл байна. Энэ бодит сэтгэл одоо төрхийн наан бидхэд дунд төрөлхийдний номыг бас нэлээд сайн ойлгох шаардлагатай гэж үзэж байгаа. Хамгийн амтны төсөнд бол бурхан болъё гэсэн сэтгэл хүчтэй үүсгэд одоо ерөөхөө сэтгэл үүсгэд эхлээд тэр дунд төрөлхийдэн баг төрөлхийдний ерөөхөө номын ойлголт нэлээд сайн байж иж цаашаа яв. Одоо бид хэд энэ хорвоод юунаас болж эргэлдээд байна вэ гэхээр үйл нисванс ирэхээр тэр үйл нисвансын одоо нисванс нь гол зүйл баг. Тэр нисванс юунаас үүдэлтэй
би бол одоо энэ ихээр одоо юмсын эцсийн мөн чанарыг таньж ухаараагүй мэдгүй ирэхээр л үсэт байгаа. Тэгэхээр энэ хорвоо төрж өхөлдөөд хөөд эргэлдээд байгаа энэ 12 шүтэн барилдлага эднэргээд дунд төрөлхийдний номыг яаж төрөл аваж өгөж одоо зуурдын төрөл эднэр гарч энэ байдлыг ерөнхий бас ойлгох шаардлагатай болж байна. Тэгэхээр тэр бид хэд юуг мэдэхгүй байгаад байна гэхээр юмсын яг эцсийн мөн чанар одоо үлэмжийн чанар гэдэг байгаа. Одоо шүтэн барилцсан хоосон чанар гэдэг байгаа тэр зүйлийг мэдгүй. Одоо янгуух, чангуух сэтгэл гэдэг байгаа шүү дээ. Наадлын үнэн, цаатлын үнэн гэдэг. Тэгэхээр одоо наадлын үнэн тал дээр гэх юм бол одоо юм харагдахад шүтэн барилтаагүй, бие биенээсээ харилцан хамааралгүй, өөрийн мөн чанараас бүтээд бий болсон юм шиг харагдах боловч оршихдоо яг харагдж байгаа шиг оршихгүй. Нэрийн төдийд шүтэн барилдаж оршиж байна. Тэгэхээр одоо гадна талд бидгэд мэдгэдэггүй бол бүр маш олон мэдгэдэггүй байгаа шүү дээ. Одоо наадлын үнэн дээр их юм бол тэр мэдлэгт одоо хязгааргүй олон мэдгэдэггүй байна. Тэгтээ цааталтаа оршихдоо яаж ийнэ гэхээр бүх юмсын эцсийн мөн чанар одоо шүтэн барилцсан хоосон чанартай нэгэн мөн чанартай. Нэг л үнэн дээр толж байгаа гэсэн. Тэгэхээр бид хэд одоо юмсын одоо бие үгүй, өөрийн одоо бие үгүй гэдэг. Одоо сэтгэлийн одоо яг бодит оршихуй, цаатлын тэр оршихуйг л үнэн зөв таньж мэдэх нь маш чухал зүйл болж ирж байгаа. Одоо энгийнээр ярих юм бол одоо гадна талд юм мэднэ гэх юм бол бүр замбраагүй мэдлэг байгаа зү одоо. Тэгвэл оюун ухааны чадамж бол юмыг одоо мэдэх мөн чанартай. Ямар л мэддэггүй байх тэр бүхнийг мэдэх чанартай. Тэр одоо маш олон зүйлийн яг эцсийн орчих байдал нь юу вэ гэхээр бүгд шүтэн барилцсан ижил байгаа ерөөс. Өөрийн одоо бие үгүй, юмсын бие үгүй гэдэг цаана шүтэн барилцсан одоо нэг мөн чанартай. Одоо шүтэн барилцсан хоосон чанартай нийцлэх. Тэгэхээр бид хэд нэг зүйл дээр эхлээд одоо өөрийнхөө сэтгэлийн мөн чанар одоо тэр мунхагт юмсын одоо шүтэн барилдаж орж байгаа, шүтэн барилдаагүйгээр ботсон байгаа тэр мунхагт автсан байгаа тэр буруу бодлыг л цаатлын мөн чанар нь одоо шүтэн барилцсан хоосон чанартай юм байна гэсэн яг эцсийн үннийг танаа мэдчих юм бол бүх юмсын одоо эцсийн мөн чанарыг таньж мэдэх боломжтой болно гэсэн. Яагаад вэ гэвэл бүх зүйлийн эцсийн мөн чанар адилхан байгаа болохоор. Тэгэхээр бид хэд одоо яг тэр юмсын эцсийн яг оршиж байгаа тэр дүр байдал мөн чанарыг үнэн зөв таньж мэдээгүйгээс одоо би гэсэн нэг үсэд ирж байгаа шүү дээ. Тэр би гэсэн үзэл одоо энэ гадна харагдж байгаа зүйлийг бүр байхгүй гэж байгаа биш үү? Бид хэдийн бодож байгаа шиг хэтрүүлэгтэйгээр харсан зүйл байхгүй байна. Одоо бид хэд бодохдоо юутай ч харгалзаагүй өөрийн мөн чанараасаа бүтцсэн юм шиг нэг юм бодол байгаа. Яг тийм одоо өөрийн мөн чанараасаа бүтцсэн биш байна. Тэрнийг одоо байхгүй юмыг бид хэд байгаагаар энэ дүр эдэнэ гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бүх юмыг байхгүйгээд үүсгэж байгаа биш. Одоо сүүлийн үед физикийн эрдэмтэд бас одоо юмсын эцсийн мөн чанарыг хайх юм бол одоо атом молекул бөөмс хүртэл ингээд задраад энийгээд бариад авах юм байхгүй нэг байгаа шүү дээ. Тэгээ физикийн хуулинд одоо үзэгчээс хамаарж байна гэдэг. Тэгэхээр бид хэд одоо юмыг яаж харж ийн өөрийнхөө үеийн ихээр л харж. Бүгд одоо юмыг яг нэг юмыг бүгд ижлэхэн харж чадахгүй байгаа гэсэн. Яг өөрөөрхөө үйлээр. Одоо нэг юмыг сайхан гээд харж байгаа юм бол тийш шунал тэнд нь саад ороход уур бухимдал төрдөг юм уу? Одоо бодит байдал нэг 5% тач байлаа гэж бодоход бараг 95% нь бид хэдийн одоо юмыг харж байгаа байдлаас байна гэж байгаа байхгүй юу? Хэрэгтэй яг хэтрүүлэхтэй. Өөрийн мөн чанараасаа бүтсэн сайхан муухай ч гэж байхгүй байна гэж. Яг нарийн үзэх юм бол бүгд одоо шүтэн барилцсан юмсын бүх юмны эцсийн одоо үнэн гэх юм бол шүтэн барилцсан хоосон чанартай. Эцсийн бүх юмны одоо эцсийн мөн чанар бол адилхан байна гэсэн. Тэгэхээр хамгийн эхлээд бид хэд өөр дээрээ одоо сэтгэлийн одоо яг одоо бие үгүй гэсэн яг өөр дээрээ эхлээд одоо тэрний цаадлын эцсийн үннийг мэдээд
ухаарч байгаа юм бол өөр ямар л мэддэг юм байна. Тэр бүхний одоо эцсийн мөн чанарыг энэс хөөгд олчих боломжтой байгаа байхгүй юу? Шүтэн барилцсан хасан чанартай байна гэдгийг. Тэр үннийг одоо мэдээгүйгээс бид гэдний би гэсэн бодол үсээд ирж энэ минийх гэсэн. Тэгээ би гэсэн бодол, минийх гэсэн бодол эдгээр өвчтөе үсээд ирэхээр яг л өөрт одоо ашигтай гэсэн зүйл рүү яг энэ бод сэтгэлийн үүднээс буюу ураж чадахгүй болчиход байгаа байхгүй. За энэ миний ойрын хүн болоод ирж байгаа шүү дээ. Тэгээд одоо өглөг өгсөн ч я бод сэтгэлийн үүднээс бас өглөг өгч чадахгүй болоод ирж байгаа. Өөрт ашигтай. Тэгээ буюу хураасан ч гэсэн төгс буюу ураж чадахгүй байна. Одоо энэ над хэрэгтэй. Тэхийн тухайд одоо би гэсэн юм чи минийх энэ ойрын хүмүүстэй төслийг ингээ ялгаа салгаа гарч ирээд тэгээд нөгөө ертөнцийн 8 ном гээд буюу хураасан ч төгс буюу хурааж чадахгүй одоо бусдад таалагдах. Тэгээд олз хөндлөл олж авах. Одоо нэр алдартай болох. Тэгээд нөгөө олз хөндлөлт нь хэрэгтэй нэр алдар, магтаал, өөрийн сайн хүн гэж харагдуулах гэсэн ингээд тэр өөрийн мөн чанараасаа бүтсэн би гэж байгаа юм шиг энэ эндүрлээс болж бид хэд одоо төгс буйныг хурааж чадахгүй. Төгс буйныг хурааж чадахгүй болохоор одоо бид хэдийн тэр хийж байгаа сайн үеийн үр дүнд одоо төр зүрийн юм амгалантай байдал гараад байхаас одоо төгс амар амгалан гарч ирэхгүй байна гэсэн. Одоо бид хэдийн сэтгэлийн унган мөн чанар нь бол одоо тунгалаг мөн чанартай. Яг гэгэрлийн тунгалаг мөн чанартай. Хамгийн тэр байдал дээр одоо тэр үл мэдэх гэж байгаа тэр юмсын мөн чанарыг таньж мэдээгүй тэр мэдхгүй сүудэр тусаал тэгээд тэр байдлаас одоо тэр шунсан шунал тэндэн саадуулахад уур бухимдал тэгээд тэр мунхагтай холилдсон үйл хураагаад байгаа болохоор энэ хорвоод төрж өгөөд эргэлдээд төгс одоо буйныг хурааж чадахгүй. Яг энэ бод сэтгэлийн үүднээс буюу үлдэх юм бол бүр хязгааргүй их асар дэлгэр явдал болж маш их буюу урах боломж байгаа. Тэгээд одоо хүний төрөл авсан байна. Одоо өөрийнхөө бие шунсан шунал бас байна. Тэгээ үүлнээс онцтой холилдож буюу урааж байгаа болохоор бид хэд одоо нас барах болно одоо тий юм хүс юм чинь. Нас барах үед одоо энэ бие махбод чи үүлнээс онсон ирэхээр авсан бие. Энэ биеэ орхих болж ирж байгаа. Тэнгүүд бие чунсан тэр шунал мунхаг тэр бие чунсан шунал одоо энэ насанд одоо авиас болоод одоо энэ насанд одоо хүний царай зүсч байдаг юм уу эсвэл би хаа эднэр ямар сайхан юм бэ эднэр гээд тэр шунсан шунал эднэр чинь ирээдүйд нэг хүний төрөл авах бас тэр авиасын хүчтэй суулгаад идэх гэж байгаа байхгүй. Тэгээ өөх үед одоо зурд гарч ирнэ. Тэр зурд дээр одоо ямар төрөл авах уу гэдэг бас шийдэгдэнэ. Тэгээ тэр үед айхтар уур хуцааргүй жоохон сэтгэл амгалан байжгаад яах юм бол одоо нас орох юм бол тэр урдны хураасан тэр авиас аль нь илүү хүчтэй вэ? Тэгээд эргээд хүний төрөл эднэр авах үйл боловсрч эхэлж байгаа. Тэгээд тэр хүний төрөл авдаг дээр ч гэсэн бас нөгөө мунхаг, уур, шунал яг ижлхэн гарч ирж байгаа. Тэгээд яаж ийнэ гэхээр яг одоо тэр зурдд одоо тэр хүний төрөл авах болох авиас ингээд бүрдээд ирнэ дээ. Шууд зурдын төрөл амьсгал хураахтаа давхар шууд зурдын төрөл гарч ирж байгаа. Тэгээд тэр зурд дээр бол одоо 7 хоног дотор төрөл авах хэрэгтэй. 7 хоног дотор төрөл авч чадахгүй бол одоо 7-49 хоног гэдэг нь ахаад нэг өөр төрөл гарч ирээ. Тэгээд 49 хоног дотор эргээд төрөл авч яах гэж байгаа. Жижиг жижиг арай өөр ингээд нэг үйл боловсроо төрөл аваад ахна шүү дээ. Зурд дээр.
Тэгээ яг төрөл авах үед одоо эцэг эхийн цагаан улаан туслал гэдэг жбайгаа шүү дээ. Тэр хоёр одоо нийлэх үед одоо эцэг эхийг одоо яг тэр цагаан улаан туслал хоёр нийлэх үед тэр одоо их тал руугаа шунал хүчтэй ингээд мунх ирэхээр явж явах юм бол эрэгтэй төрөл авах үйлрэж эхэлж байгаа. Одоо аав тал руугаа үлийн ирэхээр одоо тэгээд тэр эцэг ихэд төрөх одоо нэг нийтээр хураасны үйл байгаа да нэг яг нэг үлийн барилгатай хүмүүстэй яг таарад эхлэх юм байна. Тэгээ аав тал руугаа шунал хүчтэй байх юм бол эмэгтэй хүн болж төрөх үйл байгаа эхэлж байгаа. Тэгээд тэр цагаан улаан туслал дээр ойртоод ирэх үед нөгөө үзэгдэл нь алга болоод ирэхээр ууранд төрчихөж. Тэгээ мунхаг, шунал, уур энэ гурван ирэхээр эргээд бид хэд төрөл авч байгаа. Тэгээд яг тэр цагаан улаан туслал хоёр нийлээд тэнд өөрийн одоо сүнс зурдын тэр сүнс авьяастайгаан тэнд шингэж орох үед тэр хүний анх зүрх бүрлдэж эхэлж байгаа гэж байгаа байхгүй зүрх цэглэж эхэлж байгаа. Тэгээд хүн болох. Тэгээд нүд чих эднэр ингээ боловсроод хардаг болоод ирэхээр тэр төрөл авсан үйлээ яг бодтой эдэлж эхэлдэг тэр. Тэгээд төрөл хорвоо төрөл хүн уйлж байгаа зү тий. Төрхийн зовлон. Төрхийн зовлон бас хэцүү байна гэж байгаа байхгүй юу. Тэгээ үүлний сүнсээр ирэхээр ийм нөхцөл үүсэж байгаа болохоор хорвоо гэдэг бол одоо ингээл төрж хөөд эргэлдээд ийм эргэлтэн дотор яваад байна гэж байгаа байхгүй. Энэ эргэлтнээс одоо салах арга нь одоо юмсын яг эцсийн мөн чанарыг таньж ухаараад тэр мунхын эрхээ үйл хураахан болоод ирэх юм бол тэр нисван сарилаад ирэх юм бол энэ хорвоо төрж хөөд байгаа эргэлдээд байгаа байдал харилна гэсэн. Тэгээ одоо дунд төрөлхөйтэн гээд байгаа тэр архтууд гээд байгаа зүйл энэ хорвоо төрж хөөд эргэлдээд байгаа тэр байдлаас бүрэн гарцсан. Одоо нисванс байхгүй. Гэхдээ нисванс авьяас байгаа. Тэгээ өөрийн ч тус бүрэн гарахгүй, бусдын ч тус бүрэн гарахгүй. Тэгээ дунд төрөлхөйтэн болж байгаа тэр хүмүүс одоо бусдын зовлонтой байдлыг бол ойлгох уу гэвэл ойлгохын дээр ойлгож байгаа шүү дээ. Одоо их болсон юм тийм байна. Одоо бүгдийн нийлт бараг харж байгаа. Юмсан мөн чанарыг ухаарсан ч. Тэгсэн хэрнээ хамаг амьтны зэсэнд бол энэ их болсон юмтыг бие зовлонгоос нь гаргахыг гэсэн хүчтэй шийдэлд хүрч чадахгүй байгаа байхгүй ер нь л. Энэ тал дээр багш нэг бас жишээ авчихсан. Нэг айлд нэг маш одоо цус царай сайтай тийм хүүхэд төрсэн юм байна. Тэгээ тэр маш одоо цэвэрхэн тэр хүүхэд нь одоо бохирлоо унтсан байгаа байхгүй юу? Одоо 0 угаацтай тийм бохирлоо унтсан. Тэгэл яана гэл одоо ээж нь орилол ороод авчиж чадахгүй орилоод байна гэдэг байгаа байхгүй юу? Тэгэнгүүт яаж нэхэр аав нь одоо би гаргаж авъя гэж шууд өсөрж ороод гаргаад авч ийн гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэрнийг одоо юу гэж илэрхийлсэн бэ гэхээр одоо тэр бохирлон унтж байгаа нь бол бохир нь бол одоо хорвоо байна гэсэн. Тэгээд тэр хорвоо руу хүүхд унчиж штэ тэр зовлонлоо унчиж байгаа. Тэгээд тэр хараад авч чадахгүй орилол ингээд байгаа нь ээж нь болохоор одоо дунд төрөлхөйтний архтууч юм. Яг шийдэлт хүргээд авч чадахгүй. Аав нь харин ороод гаргаад авчиж штэ. Одоо хорвоо ямар ч зовлонтой байсан тэр хамаг амьтны зовлонгоос нь салгая гэд бүр шийдэлт тэр амьтны зовлонгоос салах чадал хүнд байна уу бурханд байгаа юм байна. Тэгвэл би бурханы эрдмий болъё гэд шийдээд одоо я бодсодвоо болохоор шууд ороод авчиж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ дээдс багш нарын ерөөл энэ хорвоо энэ ертөнцид нэг ч амьтан үлдэхгүй болтол бүгдийг би зовлонгоос нь салгаад гэгэрээ гэсэн хүртэл ерөөл эднэр тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бодисодын явдлаар яваад бодистгэлийн үүднээс буюу ураахан бол хязгааргүй их буюураа. Тэгээ тэр буйны үр дүнд би ямаглан байна гэж. Тэгээ юмсын эцсийн мөн чанарыг ухаарсан тэр хоосон чанарын үзэл онол байна да тий. Тэрний ухаарлаар сэтгэл амгалан байна гэж. Бид хэд мунхын эрх хэрэл зовоод байгаа шүү дээ. Үл мэдэх. Одоо мэдхгүй эрхээр зовоод байгаа. Тэр мэдгүйг мэдлэгээр ярилгаад ирэх юм бол тэгээд тэр хүнд одоо тэр уур уцаар нисванс
төрөх боломжгүй болоод ирж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ дунд төрөлхийдэн бид хэдийн бэлэг билгүүн тэгээд энэ бодистгэл ухаан энэ бодистгэлийн хоёрыг л нэг шувууны хоёр талавч хуулийн зэрэг хөгжүүлж иж одоо төгс гэгэрэлд хүрнэ гэд. Төгс амраан болон төгс жаргалд тэгжиж хүрнэ гэдэг. Тэгэхээр одоо бид хэд энэ насанд хэдий сайн үйл эднэр хийж байгаа ч гэсэн нөгөө мунхагтай холилдсон үйл хураагаад байгаа байхгүй юу? Бодистгэлд үүднээс бас биш. Тэгээд дээрэс нь одоо тэр хүмүүний ухаан бас янз бүр. Одоо энэ бодистгэл төрөхөд зарим хүн урдны авьяасаараа бодисдын санаар эднэр аваагүй сонсоод төрөх тохиолдол бас байна гэж. Зарим нь одоо заавал ингээд орхоо ерөөхөө одоо бодисдын санаар эднэр аваад энэ бодисд сэтгэлийг үүсгэх энэ зан үйл эднэрийг суралцж бас бодистгэл төрөх тохиолдол байна. Одоо зарим хүний ухаан бас өөр. Одоо ямиг явж байгаа нэг учир шалтгааны үүднээс хардаг хүмүүс бодистгэл төрөхөөс өмнө үнэхээр гэгэрэл байж болох юм уу юу? Энийг учир шалтгааны үүднээс одоо бурхан байж болох уугүй юу те? Гэгэр чинь муу сэтгэлийг дарж болох уугүй юу гэдэг учир шалтгааны үүднээс мэдээд тэр мэдлэгийнхээ үүднээс тэгвэл бодистгэлийг төрүүлэх хэрэгтэй юм байна гэд бодистгэлд орох бас нэг өөр төр одоо ухааны чадамжаас нэг тийм байна. Харин одоо ерөнхийн нэг зүсгтэй хүмүүс байгаа шүү. За гэгэрэл байгаа. Энэ бодистгэл угаасаа хэрэгтэй байна гэсэн. Одоо нэг зүсгтэй тэр хүмүүс бол одоо энэ бодистгэлийн санваар авах. Энэ ерөнхий бодистгэлийг үүсгэх энэ одоо харахт суралцах. Орхуу бодистгэлийг үүсгэх харахт одоо ингээд бодисдын санваар эднэр авч болж байна. Эсвэл одоо энэ зан үлийн үүднээс үүсгэх. Энэ дээр янз янзын олон аргууд бас байгаа энэ бодистгэл. Одоо ихэнх нь бол бодисдын санваар бол авцсан хүмүүс байгаа шүү. Тэгэхээр одоо бүр орхуу байтугай ерөнхий байтугай бүр орхуу бодистгэлийг хийнэ гэд ам дангараа авцсан байгаа байхгүй. Тэгээд одоо хамаг амтан гэдэг үл хязгааргүй. Тэр хязгааргүй хамаг амтны тухайд бүх хязгааргүй хамаг амтны зовлонгоос нь салгая. Тэхийн тухайд би бурхан болёо гэд шийдэх юм бол одоо энэ бодистгэл. Тэгээд одоо бид хэдвэл заавал энэ засвартай төрүүлээд байгаа зү. Одоо ном эхлэхийн өмнө аврал одуулж जैन те. Тэгээд энэ бодисдын санаар эднэрт одоо сахих зүйлүүд бас байгаа 18 сахих зүйл эднэр. Тэгэхээр эдгээрүүдэд бол бид хэд зайлшгүй суралцах шаардлагатай. Ямар ч завсаргүй ингээд тийм сэтгэл хүчтэй төрөдөх юм бол тэгээд одоо бодисдоо болоод тэгээ энэ бодистгэлийн үүднээс хийж байгаа үйл бол асар дэлгэр явдал болно гэж үздэг. Одоо жишээ нэг маш чинэлэг хүн дэлхийд бүх амтан бүх хүмүүсийг хооллох өөр гариг дэлхийн хүртэл хүмүүсийг хооллол өстой том үйл хийж байна гэнтэй те. Тэгтээ одоо тийм асар дэлгэр тийм үйл болохгүй. Харин одоо энэ бодистгэл төрсөн хүн бодисдва зөвөр нэг шувуунд ч юм уу амтанд зөвөр нэг юм бодоо авах хамаг амтны бодоод тэр арай асар дэлгэр явдал болно гэж. Бүр төгс гэгэрлийн ухт явж байгаа тийм буй. Тэгэхгүй бид хэд одоо мунхын ирэхээр зөвхөн энэ насны тухай эсвэл нэг сайн төрөл авахын тухайд тэгээ буян үйлдсэн ч гэсэн нэг бусдад таалагдах эсвэл нэг олз хүндлэлийн тухайд нэр алдар хэрэг болоод тэгээл ингээд одоо миний чиний гэж ялгаал тэгээд хилэн цороогаад буян үйлдэхтэй үйлдээд тэндэн зарим үедээ хилэн сэднэр хураагаад байгаа. Яг төгс буйныг бас сураж чадахгүй байгаад байна л гэсэн. Тэр энэ дунд төрөлхийдний номын ойлголт эднэрийг
нэлээд хүчтэй болж оруугийн зовлон хүчтэй ойлгож иж энэ бод сэтгэлийг бодох нөхцөл үүснэ. Эднэр одоо байхгүй бол энэ бод сэтгэлийн тус эрдэм бид нар бүр хол болчих гол. Одоо жирийн бид хэд энэ дунд төрөлхийдний байдал дээр аваад үзэхэд хүн өөрөө ирэхгүй байна гэдэг чинь л ямар зовлонтой юм бэ? Өмнө бас ярьжсэн да бид хэд одоо нэг монголчууд ч нэг сайн сайхан явж байгаа хүмүүс нэг юм атаархуу дургуй нэг юм байдал үүсэт шүү дээ. Тэгээд одоо хамаг амтан гэхээр тийм баян жинэлийг цатгалан хүмүүсийг өрөвдөх юу байдгийг эднэр гэж үзээд идэг. Яг үүндээ цаана сэтгэл өөрөө ирэхгүй. Буцаад муу заяанд унчих магадaltaй. Сэтгэл хүн өөрөө ирэхгүй байна гэдэг бол тэгэл зовлонгийн мөнжөрчтэй. Бүр зовлонгоос салахтай өрөвдөх байдлууд зөндөө байх. Тэгээд хүн сэтгэлийн өдөртөж жолоодож чадахгүй байна гэдэг бол одоо тэгэл хэцүү болоод ирж байгаа гэсэн үг л дээ. Үйл нисванс ирэхэнд байгаа хүмүүс. Харин үйл нисвансын ирэхээр төрөл авах, харин тарны бясалгал бүтээл хийгээд өөрийн ирэхээр төрөл авах бас тийм боломж байна. Одоо бясалгалаар бол одоо тарны ван ав шиг хүртэж байна. Тэгээд тэр байдал дээр одоо бид хэд төрж байгаа, өгч байгаа. Тэгээд зуур дээд энэ гурав байна. Энэ гурвын одоо жоохон хураангуй хэсэг гэвэл одоо сэрүүн цаг, тэгээд унтах, зүүдлэх гур байгаа байхгүй. Энэ гурав дээр одоо тарны бясалгал гэдэг одоо төгс жаргалангийн лагшин, номын лагшин, хувилгаан лагшин гэдэг. Одоо тарны бясалгал дээр бол үхлийг номын лагшин, зуурдыг төгс жаргалангийн лагшин, төрөл авалтыг хувилгаан лагшин. Тэгэхээр бид хэд энэний одоо жоохон хураангуй гэдэг шиг одоо үүсгэл төгсгөлийн зэрэг тарны ван ав шиг хүртээ бясалгал хүчтэй хийгээд байх юм бол бид хэд унтах үедээ яг энэ унтах үед бол одоо номын лагшин, тэгээд зүүдлэхийг төгс жаргалангийн лагшин, сэрхийг хувилгааны лагшин болгож бясалгаж байдаг. Тэгэхээр зүүдээ удирдаад зүүдэнд одоо шүтэн барилцсан хоосон чанарын бясалгалууд эднэрийг хүчтэй хийгээд тэгээд дадаад ирэх юм бол дараа нь одоо зуурд эднэр дээр өөрийн ирэхээр одоо хаана очиж амтны тус хаана төрөх үү яах вэ гэдгийг өөрийн ирэхээр төрж чадах тийм чадамж бас үүсдэг. Одоо бид хэд бол энэ бясалгал бүтээлийг хийгээгүй үед бол зүгээр л унтааж юуч мэдгүй зүудлээл тэгээл сэрж байгаа шүү дээ. Өгсөн ч гэсэн тэр үйл нисвансынхаа ирэхээр тэгээд ямар дадал ихтэй вэ тэрүүгээрээ л шууд юуч мэдгүй төрөл авчих. Харин энэ бясалгал тарны бясалгал бүтээлийг хийж байгаа хүмүүс өөрийн эрэхтэй болох бололцоо байх. Энэ бололцооны одоо хамгийн сүүлийн бодтой жишээ гэвэл манай одоо богд байна. Одоо шнийц. Одоо 9-р богд өгш яасан бэ гэхээр би жоохон одоо чилэрхээс үзүүлж байгаа угаасаа мөхс нас өсөд ирэх. Тэгээд одоо дэмчиг хажтын бүтээлч бясалгаач байсан. Тэгээд далайн өгш рүү захиа илгээсэн. Одоо би хизээ явуул дээрвэ гэдээ асуусан. Тэгээд дараа нь би хаана төрөх вэ гэдээ асуусан. Тэр байдал дээр ийм асуулт асууж ийн гэдэг бол ер нь үлэн баавартай номтой хүний яриа байхгүй. Жирийн хүмүүс амжихгүй шүү дээ. Тэгэхээр далайн өгш одоо оны сүүлээр хэрэггүй шин сар гаргаад яваа шинэ онд яв гэдгсэн. Тэгээд дараа төрөлдөө Монгол төрөөрөө гэдэлтсэн. Тэгээд тэр үед 9-р богд өгш цагаан сарын шинийн 8-нд одоо таал барих мөнгөсөн ёсыг үзүүлж. Тэгээ 10-р богд төрөхдөө Монгол төрч. Тэгэхээр бид хэд одоо ийм бодисдваа, ийм дээдс, ийм хүмүүстэй уулзсан уулзна, ном сонсох нөхцөл бүрднэ гэдэг бол үнэхээр одоо маш ховор зүйл. Зүү төвш байгаа цагимэр одоо ийм номтой очно гэдэг
ховор зүйл болж ирж байгаа. Тэгэхээр ирээдүйд одоо богдын үйлсдэл ирэхэд үлмийн хотоор барцдаггүй байх тал дээр сайн эрүүл тавьж байгаа хэрэгтэй. Дээдс багш нарын одоо хамгийн эмтний төсөөрөө явж байгаа үйлс дэлгэрэх үлмийн бот байх. Одоо энэ ном сонсож байгаа буюу наан гэсэн дэр багш нарын үлмийн бот байх. Урт хугацаанд одоо ном сонсох тийм эрүүл эднэр сайн тавьж байгаа хэрэгтэй. За тэгээ энэ ерөөхөө орхоо бодстгэл ил тодхой хүсэх ба одлогын ялгаврыг ямар мэд мэдхгүй. Ялгал түнчлэн мэргэд бээр энэ хоёрын ялгаврыг зэрэгчлэн мэдэх мэдэрэй гэсэн байна. За тэрний нь одоо ерөөхөө сэтгэл гэдэг бол одоо нэгсэндээ би тэгэд түрүүнд хэлсэн завхаа явъя гээд за завхаа явъя гээд шийдэж байгаа нь бол одоо ерөөхөө сэтгэл. Тэгээ замдаа гараа явж байгаа нь бол одоо орхоо сэтгэл. Яг энэ 6 билгийн баримт суралцаа явж байгаа юм бол. За тэгээд би тэгээд завхаа явж байгаа отгон нэгээр хайрхан руу явж байгаа замдаа нэг амрах хэрэг болно одоо хоол унд цай идээд тэр үед бол ерөөхөө сэтгэл ажиллаж байгаа. Энэ орхооны ажиллагаа яг үйлдэл дээр яваагүй болохоор. Энэ хоёр дээр бас тийм ялгаа байна. Тэгэхээр та бүхэн ер нь одоо энэ ерөөхөө бодстгэл эднэрийг дадуулахад түрүүн тус эрдмийг явсан. Тэгэхээр өдөрт тус эрдмийн санаатаас байх хэрэгтэй. Энэ бодстгэлийг одоо баттай болгох, улам өөдөөд нь арвижуулахын тулд бас 4 зүйл байгаа. Энэ насанд баттай болгохын тулд. Эхнийх нь юу вэ гэхээр одоо тус эрдмийн дахин бодох. Нэгсэндээ зорилгоон дахин санаад байна гэсэн үг шүү дээ. Ийм ачт, ийм хэрэгтэй юм байна гэвэл аяндаа туршилт төрнө. Тэгээд тэрнийг одоо өөдөөд нь арвидуулахын тулд яах вэ гэхээр өдөрт 6 удаа одоо бодстгэлийг үүсгэж явах хэрэгтэй. Одоо бурхан ном хуургуурт авралдуулаад тэгээд бодстгэл үүсгэж энэ да. Энийг өдөрт алдахгүй 6 удаа хийж явах хэрэгтэй. Өөдөөд нь арвидуулахын тухайд. Одоо бурхан ном хийгээд хуургын чуулганд бодийн хүртэл би бээр авралыг бодуулмай. Миний өглөг тэргүүтэн үйлдсэн буян үгээр амьтны төсөндөлд бурхан бүтэх болтгоо гэд ядаж энэ дөрвөн номоор аврал бодуулаад энэ бодстгэлийг өдөрт 6 удаа алдахгүй хийж явах хэрэгтэй. Тэгээ энэ насанд одоо энэ бодстгэлийг дороотуулахын тулд одоо энэ дөрвөн зүйлийг сах. Дараа төрөлдөө одоо бодстгэлийн мартахгүй тухайд 8 зүйлийг сах. Тийм зүйл бас байна. За энэ насанд одоо дороотуулахын тухайд тус эрдмийн санаад өдөрт 6 удаа аврал бодуулаа бодстгэл үүсгэх. Тэгээд 3 дахь нь бол амьтны гоёнараа дэвчихгүй байх хэрэгтэй гэдэг. Одоо нэг дургүй хүн байлаа гэж бодоход за энийг тусыг л би хийхгүй шүү. Энд л би итгэхгүй шүү. Энэ бол одоо бодстгэл тэгээд алдаж гин гэсэн. Дуруудж гин гэсэн. Одоо бодсдын санаар эднэр авцсан бол ямар ч амтан байсан ирээдүйд би энийг гэтлэх болтугай гэсэн байдлаар. Тэгээ хүмүүстэй уулзсан ч янз янзын одоо харамжгүй байдал эднэр үүссэн ч барилдлагаан зөв үлдээж явах хэрэгтэй гэдэг. Ирээдүйд би энэ одоо зовлонгоос алахын номд хөтлөх болтугай. Би ч одоо бодсдын санаар авцсан. Бодсдын явдал мөрөөр явж байгаагүй шүү дээ гэсэн байдлаар. Одоо шоргоолцны үүр олон амьтаа харсан ч гэсэн ирээдүйд би энэ амьтдыг одоо хүний төрөл авсан үед тийм үү ирээдүйд би энэ гэгэрэл төтлөх болтугай гэдэг. Одоо бурхан багшийн намтар дээр бас байна тий.
одоо нэг эмэгтэй бар одоо тэр 5 зулцахтайгаан байж байгаад тэгээд хоол ундгүй болсон. Тэгээ бурхан багш одоо бодсодоо өвлийн бэлгээрээ мэд бяцлага явж байхад тэр барда гуяа зүсэд өгсөн баг. Одоо тэгэхгүй бол тэр 5 зулцах нь одоо амьдч чадахгүй байхаар одоо тийм ядарсан хоолгүй. Тэгээ гуяа өгөөд баг угаар өөрөө ингэж идүүлээ. Тэгээ өөрөөгөө бүр өгсөн баг. Тэгээ тэр үедээ энэ 5 одоо энэ зулцахт ирээдүйд би одоо гээрэл төтлөх, зовлонгоос алах, одоо номыг эргүүлэх болтугай, номыг хүрдэг эргүүлэх болтугай, ном заах болтугай гэж өрөөлт ирсэн. Тэгээ бурхан багшийг хамгийн анх гэгэрэх үед тэр 5 анхны 5 шивнэ байсан. Тэгэхээр ер нь амтан байсан ч одоо бодцтгэл гэдэг бол хамаг амтныг л зовлонгоос нь салгаа гэж байгаа шүү. Тэгэхээр тэр хүмүүс зөв эрүүл тавьж барилдлага бас зөв тогтоож байгаа хэрэгтэй. Одоо өөрснөө лүүчин дайраад янз бүр болоод байсан ч байн бас тийм яран байхгүй шүү. Тэгээ мөнхөн ирэхээр тийм баг. Тэр хүн чинь одоо бүүн зовлонтой байгаа шүү. Уур хуцаар муу сэтгэл давтсан үед ямар хямралтай байдаг вэ бид хэд тэр хүн тийм сэтгэл давтсан үед бол хэцүү. Тэгэхээр энэ муу сэтгэлийн арилаад амгалан байгаасаа гэд нэмж бяцлах хэрэгтэй. Ямар ч хүн одоо бид хэдийн үүдээс эвгүй асуудал гаргаж ирсэн бид хэдийн бод сэтгэлийн бяцлах юм бол маш амгалантай байдал. Тэгж сайн эрүүл тавьчих хэрэгтэй. За тэгээд 4-т нь болохоор буйны чуулган, бэлгүүний чуулганыг одоо хураах хэрэгтэй гэдэг. 2 чуулганыг хураах хэрэгтэй. Буйны чуулган гэдэг нь одоо нэгсэндээ бод сэтгэлийн үүднээс одоо хүн туслах, өглөө хөөх. Эдгээрүүд бол одоо аргын тал баг. Одоо буянтай өвлүүд хийж байна да. Сайн сайхан зүйл хийх. Бэлгүүний чуулган гэдэг нь бол одоо юмсын эцсийн мөн чанарыг ухаарсан хоосон чанарын бяцлал эднэр бол бэлгүүний чуулган болж байна. Яагаад энэ 2 чуулган гэсэн бас учиртай вэ? Ирээдүйд бурхны хутга болгоод аргын талаар хийсэн тэр буйны өрөөр бид хэд бурхны биеийг болж байгаа. Бэлгүүний одоо эцсийн мөн чанарыг бяцлагсан тэр бяцлал ухаарлын үүднээс бид хэд одоо бурхны тааллыг бүтээж байгаа байхгүй. Тэгэхээр энэ буйны чуулган, бэлгүүний чуулган одоо нэгсэндээ бод сэтгэл, шүтэн барилцсан хоосон чанар энэ хоёрыг л ерөөсөн хослуулж буян сайн ураах хэрэгтэй. Энэ дөрөвт одоо сайн шандах хэрэгтэй гэсэн. Энэ насанд одоо бод сэтгэлд ороодлох. Дараа төрөлд бод сэтгэлийг одоо мартахгүй дороодлохгүй тухайд 8 зүйлийг дээр анхаарах хэрэгтэй гэж үздэг. Тэрний эхнийх нь бол одоо багшийн толгойг эргүүлэхгүй байх гэд тэгдэг. Одоо бид хэд багшийн барилгатай болсон бол одоо харилцааны хувьд маш одоо бас хянамгай боломжтой бас байх хэрэгтэй бол. Энд дээр багш дээр юу хэлжсэн бэ гэхээр одоо ийш тийшээ явж ярих болоод нэг шийдсэн байна да тий. Өөрөн бүр ингээд явгсан ч ухаар бити явгсан ч ухаар болсон. Тэгсэн хэрнээ багш би одоо явах уу яах уу гэд нэг тиймэрхүү байдалтай. Гэхдээ энэ дээр бол багшийн толгой эргүүлж чадсан ч чадаагүй хамаахгүй өөрийн зүгээс одоо эргүүлэх гэсэн үйлдэл хийж болохгүй байдаг байхгүй. Тэгээд 2 дахь доройдох 2 наснд одоо бод сэтгэлд оройтоход 2 дахь зүйл нь юу вэ гэхээр одоо бодисдуан нарыг муулах. Эсвэл бодисдын энэ явдал мөрөөр хичээгээд явж байгаа хүмүүсийг муулах. Энэ бас одоо энэ бод сэтгэлд оройтохын нэг үг болж 2 наснд мартахын нэг шалтгаан болж ирж байгаа. Тэгээ энэ дээр бас эвгүй хэн бодисдуавэ гэд бид хэд гадна талаас хараад хүний сэтгэлийг их мэдгүй болохоор ерөөсөн танигдахгүй гэсэн. Бүр ноорхой хачин хувцастай ч өвчөж бол нэмжийн үүднээс сэтгэл төрсэн хамаагүй үз. Тэгээ тийм хүмүүсийн үүдээс бид хэд уурлах, муулах иймэрхүү байдал үүсэх юм бол одоо буйнаа маш шатаах зүйл болж байгаа.
Одоо нэгсэн та хамаг эмтнийг зовлонгоос нь салах гэж явж байгаа хүнд хор хүрэх юм бол хамаг эмтнийг хорлож явахтай ялгаагүй болно. Тэгэхээр энэ тал дээр ер нь бол одоо бусдыг муулах маш гэмтээ сэтгэл байна. Тэгэхээр энэ бусдыг муулахгүй байх тал дээр сайн анхаарах хэрэгтэй. Тэгээ бурхан ном хуурга аврал одуулаад тэгээд хийж байгаа үйл бол одоо номын үйл болж байна. Итгэж амрал одуулсны үднэс. Тэгээ энэ бодистгэлийн үднэс би тэгэд за бодистгэл үүсгэсэн одоо асархуй энерхүү сэтгэл хамаг эмтний зовлонгоос нь салгая гэж шийдэж байгаа шүү дээ. Тэгэхэд ер нь бусдыг муулах, бусдад одоо буруу үйл хийн нэгдэр гэдэг бол эсрэг зүйл болж ирж байгаа. Ер нь бол одоо номонд аврал одуулж явал бусдад хоролтой үйлийг төвчгөж байгаа шүү дээ. Хилэнцгийн үр дүнд зовлон гараад байгаа болохоор тэр хилэнцгийг л чадхаараа төвчих хэрэгтэй. Тэгээд бид хэд энэ бодистгэлийн санаагаар авцсан шүү дээ. Тэгээд багш дамлалт авцсан. Тэгээд бодис сэтгэлийн үүднээс за бусдыг муулахгүй бай гэд шийдлээд нэр хүрээд олон хүмүүс гэсэн зөндөө амлалт авсан та тий. Тиймэрхүү байдлаас тэр хилсэндээ явах юм бол тэр хүн ном хийж байна гэсэн. Тэр амлалт авсан цагаас хойш маш их буюураач. Тэгээ зөрчихгүй байж чадах юм бол энэ байдлаас буцаад өөрийн хүмүүс муулж ярих янз янз асуудлуудаас л аврагдах боломжтой зүйл. Тэгэхээр энэ бодистгэл төлөвлөлтүүдийн бусдад хоролтой үйлийг одоо чадхаараа л хэдүүлээ дэвчих тал дээр хичээх хэрэгтэй шүү. Номын аврал бол одоо тэр байна. Тэгээ 3 дахь зүйл нь бол буян хийсэн хүмүүсийг одоо эргэлзүүлэх гэх юм уу те хэрэггүй юм хийж гэдэг байдал хандлага руу оруулах гэдэг. Энийг бас төвчих хэрэгтэй. Одоо бид хэдий найз нөхөд ч юм уу эргэн тойрны хүмүүс одоо нэг газар очиод тийм буюу үйлдэлээ. Эсвэл одоо тэр хийдэд очиод сайхан ном мэднэр уншууллаа ч юм уу нэг тэгээ ярангуут наана яах гэж утсан наа чи хэрэггүй штэ. Эсвэл наана яах гэсэн яах тийм хүмүүс юм өгсөн юм чи тийм үү. Энэ одоо буян хийцэн байж яхад нь хэрэггүй ч тэгүү болоод эргэлзүүлэх юм бол бас одоо энэ бодистгэл дараа төрөлд одоо мартах доройтох бас ийм асуудал үүсч ирж байгаа. Тэгэхээр ямар нэгэн буянтай сайн үйл хийсэн бол тэрний улам өргөж өгч явах хэрэгтэй. Сайхан үйл хийсэн байна. Сайхан буюу хураасан байна. Буянд нь даган байсан. Одоо бид ихэнх хүмүүс л өөртөө таалагдахгүй хүн тусалчих юм бол бас дургуцах гээд байгаа шүү дээ. Энэ буруу баг. Өөр чинь хэдий дургүй хүн байсан ч тэр хүн сайн санаал буюу үйлдсэн бол шудраг бас байх хэрэгтэй гэдэг чинь. Сайхан үйл хийжээ буянд нь даган байсан. Өөрч хэрэгтэй. Тийм сэтгэл. Тэгээд тэр бусдын сайн сайхан зүйлд даган баясах, баярлж яах гэдэг бол атаарх сэтгэлийг арилгах нэг ерөндөг давхар болж ирж байна. За тэгээд одоо гимшил төрүүлэх башир хуурамгийг төвчих гээд ерөнхийдөө юмд тийм хуурамч бас байж болохгүй л. Уг нь болж игэл худлаа ярихыг сайн төвчих хэрэгтэй. За энэ ингээд дөрвөн хар зүйл нь дараа төрөлд одоо энэ бодистгэл март. Дөрвөн цагаан зүйл одоо энэ эсрэг ерөндөг нь одоо худлаа хэлэхгүй байх хэрэгтэй байгаа. Одоо багшийн толгойг эргүүлэхгүй гэдэг тэр бол ер нь л худлаа хэлэхгүй байхыг бол анхаарч явах хэрэгтэй. Тэгээ хоёр дахь нь одоо их хөлгөний номонд дуршилтай тийм хүнийг одоо дунд төрөлхийтэн эднэр ч юм уу тийм байдал руу бас уруу татчих болохгүй гэдэг чинь. Одоо өөрсдийн сонсохоор эсвэл иргэн тойронд одоо тэр арай бусдыг бодсон тэр их хөлгөний номонд явж байгаа хүмүүс байх юм бол тэр тал руу их хөлгөний номонд сайн хөтлж явах хэрэгтэй. Тэгээс баг дунд төрөлхийтэн эднэр зөвхөн ганц өөрийн тухайд итгэж ярих тэр тал руу хамаагүй бас татаж ярьж болохгүй. Тэгээ гурав дахь нь бол одоо шудраг юмд чин сэтгэлээсээ байх хэрэгтэй гэж. Тэгээ дөрөвтөл одоо бодисодваг одоо бодисодвоноор хүндэтгэлтэй тэр хийж байгаа үйл буянд нь одоо тийм даган баяссан байдалтай байвал сайн.
Тэгээд тэр байдлын одоо дуртай тийм хүмүүс байх юм бол одоо бодисодмогийн тийм хийж байгаа үйлс эрдмийн одоо өгүүлж ярих нь бол одоо ирээдүйд тэр зөв зам үрд хүмүүс явахд тустай. Тэгэхээр одоо яг сонсохоор хүмүүс байвал эрдмийн өгүүлэгч. Тэгэхээр сүм болгонд бас сонсох дургүй байгаа хүмүүс байж болно да. Тэгэх юм бол ярих гэдэг нэг шаардлага байхгүй. Тийм сэтгэл нааштай тийм хүмүүс байх юм бол ийм эрдэм байна, ийм байна гэсэн байдалтай тэр хүнийг улам сайжруулахын тухайд эрдмийн өгүүлж ивэл сайн гэдэг ч. За ерөнхийдөө цаг бас болж байна одоо тий. Тэгэхээр бид хэдийн сэтгэлд энэ бод сэтгэл үүсээд одоо өглөө босоод авралаа дулаад хамаг юмтанд туслаад хийн тухайд би төвсгээрсэн бурхан болёо гэсэн байдлаар тийм сэтлэр одоо өглөө эхлүүлээд тэгээ бусдын төлөө бусдад хор хөрөхгүй тэгээд ямар нэгэн үйл хийх юм бол тэгээ үр дүн буян бусдад сайн сайхан зүйл гарахаар үйлүүд хийх юм бол тэр буйныг асар их хүрнэ. Тэр буйны үр дүнд ямар л бүсдэг амар амгалан сайн сайхан зүйлийг нь тэр бүхэн ирнэ гэсэн. Тэгэхээр та бүхэн бол өглөө босоод сэтлээ энэ бод сэтгэлийн үүднээс засаад байх юм бол асар дэлгэр явдал болж байна. Хязгааргүй их буюурах. Тэр буйны үр дүнд нөгөө бүсдэг сайн сайхан зүйл ирнэ гэсэн. Тэгээ бид хэд өөрөөсөө илүү бусдыг инхрийлээд бусдад жаргал хүсээд зовлонгоос нь хагцуулъя гэсэн үед бид хэд амж үзэл багасаад ирж байгаа болохоор сэтгэл маш амгалан болж байна. Би яг хуу бусад ирсэн үед одоо айдас намайг тэгчих болов ингэчих болов намайг хүмүүн хэлчихүү дээ эсвэл намайг тгээ бодчихүү дээ ингэчихүү дээ иймэрхүү бодлоод ирсэн маш хүчтэй сэтгэл жаргалтай байх харагдсан бол намаг амтны гэсэн сэтгэл. Тэгээд хамаг амтны гэж байгаа тохиолдолд нөгөө хүмүүс чинь өөрөө ирэхгүй байгаа штэ ойлгох уучлах нэг гарцсан. Муу сэтгэл ирэхэнд байгаа. Өөрөө ирэхтэй байсан бол хинч уулж уцаарлах эсвэл бид хэдэд хор хүрэхийг хүсэхгүй шүү дээ. Жаргалтай л байна. Өөрөө ирэхгүй байхгүй байгаа нь одоо бид хэдийн тэр бусдыг уучлах нэг том шалтгаан болж ирж байна. Өөрхийн миний муу сэтгэлнэр л амгалан байгаасаа. Иргэн өөртөө ч амгалан иргэн тойрны хүнд ч амгалан өгөх. Бурхан болохын өгт явах энэ чухал сэтгэл шүү. Тэгэхээр энэ бод сэтгэлийг чадхаараа одоо дахин дадуулаад тэгээ энэ 6 билүүрээр одоо үргэлжлүүлээд гарна энд одоо суралцсан гэдэг бол одоо бид хэд хүн болсны хэрэг гарах. Бурхан болохын өгт явах, буйныг асар их хураах, амгалан байх хэрэгсэн маш чухал зүйл байна гэсэн. Тэр ийм номтой уучраад хэдүүлэн бодисодын одоо тус эрдмийг ингээд нэг яриад ийм юм сонсно гэдэг бас бид хэдийн үйл юм барилдах сайн хөв бэжж өнөөдөр их хөлгөний шний нэг ийм номтой уучраад явж гин гэсэн. Одоо зөвхөн энэ нас яриаггүй шүү. Эсвэл хэдэн нэг төрөл яриаггүй. Хязгааргүй амтныг зовлонгоос нь салахыг гээд одоо оюун ухааны хувьд бол маш том харалтай байна гэсэн. За тэгээд энэ ном явсны буйнаар дээдс багш нарын өлмий бот оршиж хамаг амтнд одоо бод сэтгэл төрөх болтугай гэж ирүүлдэг. Чэнчөө сэмчээрэн бүүч маж. Жавааны ба. Гоноо гондо тэлвар. За баярлалаа. За сайхан амарцгаагаарай. Сэтгэл амгалан байх хэрэгтэй шүү.